2025 оны байдлаар Бүгд найрамдах Солонгос улс эдийн засгаараа дэлхийн 13 дугаар байранд жагсаж байна. Газар нутгийн хэмжээгээр Хөвсгөл аймагтай бараг ижил, тус газар нутгийнхаа 22% л газар тариалан эрхлэх боломжтой. Нүүрсний нөөцөөрөө 49, байгалийн нөөцөөр 81, газрын тосны нөөцөөр хамгийн сүүл бичигддэг энэ жижиг хэм улс хэрхэн дэлхийн онцлог эдийн засгуудын нэг болсныг та мэдэх үү? Шалтгаан нь ердөө ганцхан компани гэвэл итгэхгүй. Өнөөдөр бидний танилцах компани улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг мөн экспортын 5.1, биржийн үнэлгээний 3.1-ийг дангаараа эзэлж байна. Энэ бол Samsung. Товчхондоо Samsung буюу 3 од нэртэй энэ компаниг анх Lee Byung-chul гэх хэм 1938 онд үүсгэн байгуулсан бөгөөд хатаасан дагас ойрон зэргийг борлуулдаг худалдааны компани. Түүний бизнес дараах онуудад Японы эзлэн түрэмгийлэл, хойд болон өмнөд Солонгосын хуваагдал болон үр дүнд нь үүссэн дайн гэд олон бартааг туулсан ч яаж хийгээд амьд гарч чадчихэ. Харин ч Lee Byung-chul дайны үед үүссэн боломжийг алдалгүй ашиглаж ихмэл давуу, бордоо, элсэн чихэр гэх бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ үед аж үйлдвэрлэлийн 2 дугаар хувьсгал Европ төвд эхэлж дэлхийд дахина багаар тархаж байлаа. Үүнийг олж харсан Lee Byung-chul электроникийн салбарт шилжилт хийхээр шийдэж 1969 онд анхны хар цагаан зурагт, 1983 онд Япон болон Америкийн нэгдсэн улсын давмгааллыг сэтлэх Dynamic RAM буюу анхны санах хойг бүтээж тухайн үеийн зах зээлтэй цохилт хийж байжээ. 1993 онд тэд дэлхийд гарахыг зорж 2009 онд Samsung Galaxy брэндээ гаргасан юм. Тэдний амжилт үгээр зогсоогүй бөгөөд домогт AMOLED дэлгэц, чип боловсруулах технологи болон бусад электрон бараа гарааж дэлхийн зах зээлд томоохон байр суурийг эзэлдэг болоод байна. Өнөөдөр Samsung компани 228 охин компани, 60 харьяа компани хамт дэлхийн 74 онд 230 мянган гаруй ажилтнтайгаар үйл ажиллагаа явуулж Бүгд найрамдах Солонгос улсын эдийн засгийн зүрх гэгдэх хүртлээр өсөн дэвжжээ. Энэ бүх амжилтанд нөлөөлсөн хамгийн том суурь шалтгаануудын нэг бол Бүгд найрамдах Солонгос улсын төрийн бодлого байж. 1953 онд хоёр Солонгосын дайн дуусахад улс орн нь бүхэлдээ сүрсэн гэж хэлж болохоор нөхцөл байдал тогтсон байна. Тиймээс Бүгд найрамдах Солонгос улсын төр 1960-ад он экспортод суурилсан эдийн засгийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ нь бодлогын хүрээнд хувийн хэвшлийн томоохон компаниудыг төрөөс зорилтод зээл, татварын хөнгөлөлтөөр дэмжих юм. Энэ үед Samsung, Hyundai, LG зэрэг Chaebol буюу гэр бүлийн эзэмшилд суурилсан бизнесийн бүлгүүд хурдцтай өсөлтийг авчээ. Нэг өсөндөө Samsung төрөөс тодорхойлсон стратегийг хэрэгжүүлэгчийн үүргийг гүйцэтгэж эхэлсэн гэсэн үг. Энэ хүрээнд төрөөсөн Samsung компанийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, экспортод чиглэсэн татварын хөнгөлөлт, гадаа зах зээлд ороход нь климат дэмжлэг, R&D санхүүжилт, судалгааны багц зэргээр тогтмол дэмждэг байна. Жишээлбэл 1997 онд Азийн санхүүгийн хямралын үеэр Бүгд найрамдах Солонгос улсын төр Samsung-ийг хамгаалахын тулд зарим үрийг нь дахин бүтцжүүлж валютын хангамжийг чухалчилсан байдаг. Гэвч зарим өнцгөөс нь харуул төр хувийн хвшлийн хоорондоо хэд хамааралтай байдал нь тодорхой хяналт журамгүйгээр сөрөг үр дагаврыг бий болгодог ажээ. Park Geun-hye has been detained on a slew of charges. Lee Jae-yong was arrested in the early hours is now under accepting a bribe of nearly $40 million from Samsung. 2015 онд Samsung компани хоёр том салбар болох Samsung C&T болон Jail Industries нэгдэх болсон юм. Үүний нэг шалтгаан нь бизнесээ өглөөд удаагүй байсан тэд ерөнхийлөгч Lee Jae-yong-ыг компани доторх өөрийн нөлөөгөөр хамруулах сонирхол байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэрээр тухайн ерөнхийлөгч байсан Park Geun-hye ойрын харилцаа бүхийг нэгэн авилга өгч төрийн дэмжлэг авсан нь 2016 онд төрийн дээд түвшний арилгын дулаанд холбогджээ. Үр дүнд нь Lee Jae-yong 2 удаа эрх мэдлээ буруугаар ашигласан, хөрөнгө завссан, хугацааны ханшийг зохиомжлоор өөрчилсөн хэрэгээр яллагдсан юм. Энэ үйл явдал Бүгд найрамдах Солонгос улс дахь Chaebol-уудын эрх мэдэл, улс төрийн оролцоо, ёс зүйн асуудлыг сөхсөн онцлог үйл явдал болсон байна. Улмаар төрөөс Chaebol-уудын эрх мэдлийг хянах, удирдлагын ил тод байдлыг сайжруулах бодлого хэрэгжиж эхэлжээ. Одоо ч Samsung компани Бүгд найрамдах Солонгос улсын дижитал эдийн засаг, AI, чип үйлдвэрлэл, биотехнологи зэрэг стратегийн салбарын түлхүүр тоглогч хэвээр байж, хагас дамжуулагч үйлдвэрлэлд дэлхийд тэргүүлэх зорилтын хүрээнд төрөөс нь хөрөнгө оруулалт, татварын хөнгөлөлтөөр тэмцээр байна.